Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулаас асууж байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болж байна. Радио 1-р студиэс хөтлөгч Мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мөгөх. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар очир тагнаас хамтран ажиллаж байгаа Meet Snack буюу Hello Mini Saliam, Hello Өхрийн махан Jerky-гээр хамтран ажиллана. За мөн баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачин худалдааны төв хамтран ажиллана. За өнөөдөр бол орчин цагийн хаад гэдэг булан хүрдэг. За ингээд яг орчин цагт одоо хүчин төгөлдөр байгаа хуулийнхаа дагуу хаан ширээнд заларч байгаа хаадуудын тухай ярьж байгаа. Өнөөдөр бол бид нэр за Йорданы 2 дугаар Абдулла гэдэг хааны тухай ярина. Тий. Тэгээд Йордан улсын 2 дугаар Абдулла гэж энэ хаан одоо юу гэдэг ямар учиртай хүү юм яадаг юм бэ гэдэг талаар ярина. За тэгээд ер нь бол энэ хаан одоо юу гэдэг бусад хаач шиг ингээл гоё жаргаал сууж ядаггүй. Байнга бүс нутгийн онцлогоосоо болоод хөрш зэрэгэлдээ улсуудтайгаа эсвэл дэлхийн том гүрнүүдийн дарамт шахалтанд байнга ордог нэг юм жоохон хизүү зовлонтой амар жимэр амьдруулдаг нэг юм Хөөрхөлөлтэй хаан. Тийм хаан юм тий. Уг нь бол бусад хаанууд чинь бүр ингээд хоббигоо хөөгөө дуулж хуурдаад энэ тэмцээн уралдаанд ороод яваад өгдөг л энэ өнөөдрийн хаан бол жоохон хөөрхөлтэй хаан байна. Тий. Ерөнхий сайд ингээ хамаг эрхэм мэдлээ парламент ерөнхий сайдтай өгчдөг. Тэгээл өөрөө бол ингээл ерөнхий шахав бэлгэлж байгаа тий. Тэгсэн энэ хаан бол нэлээд идэвхтэй улс төрд оролцдог хаан байна. За Йордан улс 1946 онд тусгаар тогтнолоо зарласан. Тэгээд тусгаар тогтнолоо зарласан учраас 1-р Абдулла гэдэг хаан ширээн суулаа. За энэ хаан 5 жил хаан суусан юм байна. Тэгээд 1951 онд арабын юдистүүд түүний амь насанд нь халдаад хөнөөчжээ. Хамгийн анхны хааныг ин гэж хэлж байсан л та. За ингээд 1951 онд Абдулла хаан нас ороход түүний хүү Талал гэдэг хаан ширээгийн залгамжилж ийн л та өөрөх нь хүү. Тэгсэн чинь Талал нь штэ тэ 1952 онд буюу ерөөсөө л хаан суугаад 1 жилийн дараа галзуурсан. Оо за. Амар гац. Тэгэнгүүтээ нөгөө нэг хааны чинь шууд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргээд тэгээ Талалын хүү Хусын хаан болж байгаа. За Хусын хаан болохоор 1952 оноос 1999 он хүртэл 47 жил Йордан улсыг удирдсан. Одоо өмнөх хаадуудаа бол илүү урт удаан хугацаанд доктортой удирдсан гэсэн үг тийм. Тэгээ уус энэ айгүй мундаг хаан байсан гэж үздэг юм байна л да. Яагаад гэхээр түүний засаглалын жилүүдэд Йордан улсын эдийн засгийн шинжилтийг эхлүүлсэн гэдэг юм байна. Мөн олон улсын хэмжээнд нэлээд нэр хүнд авчирсан ийм хаан гэж үздэг гинэ. За тэгсэн энэ Хусын гэдэг хаан 2 их нэртэй байсан. За 2 дахь их нэр нь болохоор Британи улсын иргэн Антонет Аврил Гарднер гэдэг ийм эмэгтэй байжээ. За тэгээд энэ хүн хатан болсныхоо дараа нэрээ солиод буюу араб нэр авсан. Муна гэдэг нэртэй. За Муна хатан Хусын хаанда 2 хүү 2 охин төрүүлж өгсөн. За тэгээд энэ Хусан хаан болон Муна хатны дундаас төрсэн том хүн манай өнөөдрийн нэвтрүүлгийн баатар болох 2 дугаар Абдулла хаан юм аа. За 2 дахь эхнэр их хүүхэд те. Тийм юм байна. За Абдулла хаан 1962 оны 1-р сарын 30-нд Йорданы нийслэл Аман хотод төрсөн. За энэ хүнийг төрөхт нь ирээдүйд хаан ширээг залгамжлах нь тодорхой гэд ингээд эцгийнх нь элэнц өвөг болох 1-р Абдулла хааны нэрийг өгсөн. Угаасаа хаан болох уу. Тийм учраас Йорданы анхны хаан буюу 1-р Абдулла хааны нэрээр өгье гэд. За ингээд одоо 1-р Абдуллагаас хойш 3 үе авчижаа гэсэн үг нэлээ тий. Тэгээд Абдулла 1980 онд Их Британий Эзэн хааны цэргийн академид сурсан. За энд сурж байхдаа 2 дугаар тисийн дислэгч за Британд цэргийн алба хааж байгаа юм байна. Тэгээд баруун Германд дахь Британийн цэргийн хүчинд явган цэргийн командлагч хийж байсан ийм нэлээд цэргийн хувьд бол ийм туршлагатай офицер хүн. Тэгээд 82 онд Оксфордын Пемброк гэдэг коллежид илсээд ойрхон орнуудын асуудлаарх 1 жилийн тусгай сургалтанд суусан. За 82 онд эх орондоо буцаж ирээд Йорданы хааны айрамд илсээд 1-р тисийн дислэгч за дараа нь 40-р хоёрт бригадын ротын командлагч за ангийн туслах командлагчаар бас алба хааж байсан. За ингэхдээ шүхэр десантын курс суралцаад 85 онд 91-р хоёрт бригадын танкын ротын захирагч болж Ахмад цол хүртсэн. За ингээд дараа нь Йорданы хааны агарын хүчний танк эсрэг үүсэх нисдэг тэрэгний хэсэгт нь алба хаагаад довтлооны Кобра гэдэг нисдэг тэрэгний жолооч байсан гинэ. Энэ хаанууд чи ер нь бол нисэх дуртай байдаг. Тийм байна. Энэ ер нь яг ингээд бүр ханхуу бол бүгд Европ, Аз хамаагүй ерөөсө бүгдээрээ шахуу юу яд юм бэ? Цэргийн сургуульд төгсдөг юм байна дандаа. За ингээд 1987 онд бүх цэргийн карьераа орхиод Америк руу сургууль явсан байгаа байхгүй юу? За одоо ингээд цэргээ болио, энэ карьераа болчих тий. Бүр 87 онд. Тэгээ Америк руу сургууль явсан байгаа. За бүр явахдаа Вашингтон DC дэх Georgetown их сургуулийн гадаад харилцааны сургуульд суралцаад
Тэгээд олон улсын харилцааны чиглэлээр агшин төвчний судалгаа хийжээ. За тэгээд ашгүй нэг дипломат болох юм байна гэж бодсон чинь байхгүй. 2 жилийн дараа яасан гэхээр одоо 1989 онд гэсэн үгтэй Йордонд буцаж ирээд тэгээ танкийн батальоны командлагчийн туслахаар ажилд оронгуудаа хушууч цол авсан юм байна. Цэргээ болиё гэд сурыг гэдсээ буцаад энэ салбар руу орчиж байгаа. Тэгээд цэргийн карьер нь агсаар байгаад 1990 онд Йорданы цэрэгт Йорданы зэвсэг төвчний хуйгт механикчулсан корпусын төлөөлөгч болж байгаа юм. За 92 онд бригадын командлагч болж хурандаа цол хүртэж байна. За томорж ийн гэсэн. Тэгвэл үргэлжлүүлээд 1994 онд Йорданы тусгай хүчин болон элит ангиудын командлагч болоод бригадын генерал болж байгаа. За дахиад 2 жилийн дараа бол тусгай ажиллагааны нэгдсэн командл болгож өөрчилсөн байгаа. Харин 1998 онд элит тусгай хүчний командлагч болоод хушууж генерал цол хүртээд тэгээд бүр нэлээ одоо оргилд нь хүрч ин гэсэн үг л хушууж генерал гэдэг чинь тийм. Тэгээд 1999 онд эцэг хаан Хусейн нас ороход Йорданы хаан болсон ийм хүн юм байна. Өөрөөр хэлбэл 99 оноос хойшоо гэсэн үг. За энэ Абдулла хаан болохоор 1980-90 онд бол эцэг Хусейн хааны хамт хэд хэдэн ийм гадаадын төрийн хэмжээний айлчлалд оролцсон. Тэр дундаа зөвлөлт Америкийн удирдагч нартай очиж уулзсан юм байна. Тэгээд 87 онд Йорданы төлөөлөгчийг удирдаад Москвад очиж бүр яриа хэлцээр хийж исэн. За Вашингтон дэх Пентагоны байранд үе цочилдог одоо юу гэдэг Америкийн Батлан амлахын яамд очиод тэгээд Йорданд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлээч гэдэг лобби айгуу хийдэг байсан юм байна. Тэгээд ханхуугийн хуваар эцэгтэйгээ за Сир, Иракийн удирдагч нартай уулздаг байсан. За бас тухайн Ливийн удирдагч байсан Муаммар Каддафитэй их ойрын харилцаатай ийм хаан болсон юм байна. Тэгээд ер нь бол яг тухайн үедээ бол аав нь хаан байсан, өөрөө ханхүү. Тэгээд өөрийн дүү Хасаныг ирээдүйд хаан болно гэж юу байсан анх бол нэрлэж исэн гинэ. Аав нь энэ одоо юуны Абдулла хааны өөрийнх нь төрсөн дүү аав нь өөрийнхөө төрсөн дүү Хасаныг хаан болно миний хүү биш. Миний дараа. Тэгээд Хасаны дараа одоо миний хүү Абдулла хаан болох ухаа гэж нэрлэж исэн юм байна. Тэгсэн инээс болоод Абдулла ер нь бол яг ингээ нөгөө аавынх нь хаан ширээд аавынхын дараа аавынхын төрсөн дүү Хасан гэж хүн хаан болно гэдэг тохироотой байсан болохоор ийм нэрлэлсэн байсан болохоор ер нь бол цэргийн салбартаа л илүү ажиллах дуртай. Ер нь бол хаан болно гэж нэг зүтгэдэг л байж л тээ. Өөрийгөө ч бараг тэр төсөөлөг байсан. Тийм байна. Тэгсэн чинь харин Хусейн хаан 1992 онд хор тавдраар онцлогдоод тэгээд эмчлүүлэх гэдэг нэг Америк руу ингээд ойр орхон байнга явдаг болсон. Бүр заримдаа ингээд зарим жил бол бүр ингээд бүтэн 6-аас 7 сар Америкт ингээд нөгөө эмчнийг хайжууд хяналтанд эмчилгээ хийлгдэг байсан. Ингээд Хусейн хаан Йорданд баг байхгүй шахуу их хугацаатай байсан учраас энэ хооронд дүү тэр хунтааж Хасан гэдэг байгаа. Хааны дүү улс орны асуудлыг чиглүүлж удирддаг байсан юм байна. Тэгээд ер нь бол Хасан хаан болно гэд ярьж төлөвлөж исэн чи гинтгэл 99 оны 1-р сарын 24-нд Хусейн хаан өөрийн дүү угсаа залгамжлагч Хасаныг за энэ хүн угсаа залгамжлахгүй хаан болохгүй гэд шууд зарилгыг нь болиулаад шууд миний хүү одоо миний дараа хүү Абдулла хаан ширэг залгамжлагч болно гэд өөрчилсөн. За энэ тухайга олон нийт тэр дундаа Абдулла хүртэл бүр өөрөө маш гайхсан. Тэгэхээр Йордан даяар ер нь бол Хусейнийг буюу хааны төрсөн дүүг хаан болно гэж хүлээдэг байсан. Өөрөө ч гэсэн хайгаа байхгүй, таан хайгаа байхгүй үед одоо Йорданыг удирддаг байсан. Тэгээд ер нь бол хаан болно гэж хэлсэн чи яг энэний ард юу болоод ингээ нөгөө дүүгээ хаан ширээнээс авч хаянгуудаа хаан болохоо болгоод шууд хүүгээ болоод зарлуулчих байгаа мэдэхгүй. Тийм энэ бол нэлээд гайхшруулсан ийм шийдвэр болсон. Тэгээд энэ шийдвэрээ зарлсны дараа Абдулла одоо юу гэдгийг ер нь бол Абдуллагийн нөгөө аав нь Хусейн хаан 14 хоногийн дараа нас орсон. Тэг яг нас орохоос өрсөл 14 хоногийн өмнө л зарилгаа өөрчлөөл. Тэг миний дүү Хасан хаан болохгүй харин миний хүү Абдулла 1-р Абдулла хаан болно гэж. 1-р Абдуллагийг нь Абдулла. За Улаанбаатар хотод 14 цаг 21 минут болж энэ хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлнэ. Очир тагс хамтран ажиллаж байгаа Meet Snack буюу Hello Mini Saliam, Hello Өврийн махан Jerky хамтран ажиллана. За очир тагс компани Германы сүүлийн үеийн техник технологиор үйлдвэрлэсэн тугуулган уудтай тасалгааны хэмд 1 жил хадгалах зорилттой махан амттныг Монголд анхудаа үйлдвэрлэлийн худалдаанд гаргаж байгаа. Бүр махан амттан гэж байгаа шүү. Яг үнэ snack гэдэг байгаа тийм. Тий, махан амттан гэдэг юм биш үү? Юу хөдөө хоол замд явхад бол бүр үнэхээр тохиромжтой юм билээ. Авж явж ийцэн зөө хараа явахтаа авж явж идээд тэгээд ер нь ямар хүмүүс тохиромжтой байна гэдсэн чи одоо сүүлийн үед юм билээ. Нөгөө эмэгтэйчүүд чи хоолны дэглэм барьж байгаа шүү дээ. Тэгээд нүүрс усаа хасаад ерөөхдөө жоо хуурах хэрэглэх хандлагатай
байна л та. Тэгээ уурагч юм бол мэдээж мах штэ тий. Тэгээд яг тэр үед ингээд ийм өсөж байгаа үед хоол идэх гэхэлэр болтгоо. Гадар хоол идэх гэхэлэр ингээд нөгөө айгүй ийм хизүү дэглэмэн зөрчих гээд штэ. Тэгвэл зүгээр л дэлгүүр рүү худалдаж дэлгүүр рүү ороод энэ meat snack-ыг худалдаж аваад идчихэд болох юм билий. Тэгэхээр эн чинь нэг зүгээр ингээд нялгун чихэр биш мах шүү дээ тий. Тэгээ ингээд хатаацсан мах. Ер нь бол Hello Brand-ийн мини салями beef jerky бол зүгээр л үхрийн хатаасан мах юм билээ. Манайхаар бол борц гэж хэлж болно. Гэхдээ технологи нь өөр. Тий, технологи. Борц ч юм бол түүхрийн хатаасан мах. Энэ бол яг шууд идэхэд зориулсан болгоцсон тий үхрийн хатаасан мах. Гаднаас нь харъя гэх юм бол яг л борц шиг юм билээ. Тэгээ худалдаж авахтаа нөгөө вакуумын анзаарчвал тэгээл болчихно. Энд чинь бүр 1 жилийн хадгалах хугацаатай юм билээ шүү дээ. Вакуумдсан учраас. За тэгэхээр хаасайгүй идэж болно. Сургууль дээрээ, номын санд, ажил дээрээ, кино үзэхдээ, найзуудтайгаа уулзахдаа, фитнес дээрээ, гэртээ автобусанд, машиндаа галт тэр өндөрөөсөө хаасайгүй авч явахд маш авсаархан байгаа даа. Тэгээ очир тагис компанийн хувьд болохоор ийм билээ нэрээ. Би очир тагис компани дээр очиж үзэхэд тухайн үед Монголд 2хан байдаг лабораторид бүтээгдэхүүнээ шинжилээд тэр лабораториос за болж гинэ гэдэг ийм хариу гарах юм бол тэр одоо түүхийн эдийгээ цааш нь оруулаад ингээд тэрүүгээр юм үйлдвэрлэдэг гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь эднийх бүр дотоод хяналтын лаборатори нь үндэсний итгэмжлэлийн төвөөс дотоод хяналтын лабораторийн итгэмжлэлийг хүлээгээд авсан юм байна. Тэгээ ингэнгүүт энэ юу гэсэн үг юм гэхээр очир тагис компани дотоод хяналтын лабораторийн шинжилгээний хариу нь Монгол улс даяар стандартчлал итгэмжлэлийн тохирлын үнэлгээг бүрэн хангаж өөр бусад компаниудын бүтээгдэхүүнээр шинжилгээ хийж болно гэсэн үг юм байна. За өөр компаниуд хүртэл очир тагисын дотоод юу гарна хяналтын лабораториор нь бас шинжилүүлж болох юм байна. Болно гэсэн үг. Энэ дүгнэлт нь ерөөсөө ингээд олон улсад төлөөлшөөрөгдөхгүй юу Монгол улсын стандартчлалыг хангаж байгаа ийм шинжилгээ хийж болно. За GS25 бүх сүлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүрүүдээр байгаа. За бас очир тагис компани нэрийн барааны дэлгүүрүүдээс та авах боломжтой. Энэ Hello гэдэг мини салями, Hello гэдэг үхрийн махан жеркийг. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 76 тэгтэг 75 30 гэсэн дугаараас авч болно. Эсвэл 90 20 75 30 гэсэн дугаараас авч болно. За тэгээд бүх дэлгүүр дээр зарагдж байгаас энэс гадна нөгөө өөрийнх нь нэрийн дэлгүүрүүд байдаг. Нэрийн дэлгүүрүүдээс нь худалдаж авах боломжтой. Facebook-ээс Hello Brand гэж тайх юм бол аль биесийн хуудасанд гарч ирээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За. Баярлалаа. Очир тагин хамтран ажиллаа. За өнөөдөр орчин цагийн хаад гэдэг булангаар за Йорданы хаан 2 дугаар Абдулла гэж хааны тухай ярьж байна. За ингээд ямар ч байсан нөгөө аав нь байсан 47 жил усаа засагласан энэ Хусын хаан нас орчлаа штэ тийм ээ. Тэгээд энэ хүний засаглал нь Араб Израилийн мөргөлдөөн болон Хүйтэн дайны 40 жилийн үмээ самууныг туулсан юм маш хүнд цаг үед хаан байсан хүн байгаа байхгүй юу? Аав нь. Гэхдээ ийм хүнд цаг үе байлаа гэд одоо хинт ч тал засаагүй, хинтээч муудалцаагүй одоо өстө нөгөө нэг усан дотроос хураа гарна гэдэг штэ тийм. Яг тэгжил маш зөв аргаар улсаа 47 жил удирдахжсэн ийм хаан юм бэл. Энэ бол түүний гавья гэж хэлж болно. За тэгээ Хусын хааныг нас орсны дараа энэ мэдээг нь одоо ингээд нөгөө нэг хүлээж авангуудаа одоо олон улсад энэ чинь мэдээ гарч байгаа шүү дээ. Тэгээ Йорданы парламент яаралтайгаар ингээд хуралдаад ээлжид бас хурал зарлангуудаа хуралдаанд Абдуллаг дуудсан байгаа. За одоо хүүгийн дуудаж ин гэсэн үг шүү дээ тий. Тэгээ Абдуллагийн уртаал нөгөө талигч Хусын хааны 2 дүү болох нөгөө нэг Хасан ч байгаа хаан болгоно гэж ярьж байсан тийм. Энэ дараагаар нөгөө Мохаммед гэд бас нэг дүү байгаа юм байна л да. Ийм 2 дүү байгаа. Эднэр ингээд замчлаад түүнийг ингээд чуулганы танхимд дагуул авчирсан гэж байгаа. Абдуллаг авах тань гэсэн үг шүү дээ. Абдуллагийн дүүгээ хаан болох байгаа дүүгээ ингээд авчирж ин гэсэн үг. Тэгээ Абдулла араб хэлээр 47 жилийн өмнө эцгийнхаа өргөжсэн тангарыг үг үсэгчлэн яг давтаад үндсэн хуулийг сахиж үндэстэндээ үнэнч байхаа төгс хүчит бурхнаар тангаргалж байна гэж тангараг өргөөд хаан болж байгаа. Тэгээ 47 жилийн өмнө аавынхаа давтчихсэн зүйлийг хүн давтж байгаа гэсэн үг л те. Ингээд хаан болохдоо Абдулла 37 настай байсан. Хаан болж байгаа. Тэгээд яг хаан болж байхад нь түүний эхнэр нь 29 настай байсан юм байна. Эхнэрийг нь Рания гэдэг. За тэгээд 29 настайдаа ингээд нөгөө ийм хатан хаан болчихж байгаа учраас энэ тухайн үед дэлхийн түүхэнд хамгийн залуу хатан хаан болж исэн. Ийм бас хатан болж исэн. Тий. Хатан болж исэн. Тий. Яг нэг эрэгтэй хаан ширээнд сууж байгаа эмэгтэй хүн бол хатан хаан. Тий. Эрх бариагүй. Тий, эрх бариагүй болохоор зүгээр хатан, хааны хатан гэх юм билээ. За ингээд Йорданы нийслэл Аман хотод хааны ширээнд суусны хүндэтгэлийн хүлээн авалт болсон. Тэгээд энэ хүлээн авалтанд өөстө гадаад дотоод маш олон хүмүүс ирсэн. Бүр 800 гаруй юм төлөөлөгч нар ирээд тэгээд энэ юу н хүлээн авалт нь нэлээ өргөн дэлгэр болсон гэдэг юм билээ. Бүр ингээд мотоциклтэй цэргийн парад хүртэл хийсэн байдаг гинэ. Өөрөө энэ чинь цэргэн шүү дээ. Тий. За ингээд үндсэн хуульд хаан засаглалтай харьцуулахад Абдулла бол харьцангуй илүү эрх мэдэлтэй ингэнэ.
Ер нь бол үндсэн хууль хаан засаг бол ихэнхдээ зүгээр хаан бол бэлгэлийн шинжтэй байдаг тий. Тэгсэн одоо энэ Йорданы Абдулла хаан бол энэс арай илүү их мэдлэлтэй. Төрийн тэргүүн Йорданы зэвсэгт хүчний ерөнхий командлагч. За дээр нь ерөнхий сайд аюулгүй байдлын агент дэлгүүдийн дарга нарыг өөрөө томилдог хаан. Тэгэхээр өөрөөр хэлбэл хууль хүчний байгууллагуудаа бол өөрийнхөө эрх мэдэл дор гартаа хатгадаг. За ерөнхий сайд харин танхимаа өөрөө сонгож байгуулах хэрэгтэй. Ерөнхий сайдыг хаан томилдог. Тий. Йорданы парламент хаанаас томилогдсон сенат ба ард түмнээс сонгогдсон төлөөлөгчд гээд ингээд хоёр танхимаас бүрддэг гинэ. Тий. Ингээд засгийн газрын үйл ажиллагааг энэ хоёр сенат ба төлөөлөгч танхим гэж энэ хоёр танхим хяндаг засгийн газрын үйл ажиллагаагаа. За хаан болсноос хойш төрийн байгууллагуудад юуны 2 дугаар Абдулла хаан гинт ингэж орж ирж шалгадаг юм гин. Ямар ч төлөвлөгөөгөр өнөөдөр хаан ирэн шүү гэдэг ийм төлөвлөгөө багхгүйгээр гинтхэн ингээд шууд бараалагчнаа дагуулаад орж ирээл тэгэл ажил төрөл нь ямар байна те ингээд гэж шалгадаг. Нэг бодлоо амар жим шиг. Тэгээд энэ 2 дугаар Абдуллаг Йорданы 4-р хаан болж хахад ажиглагч нар за ер нь бол Йордан улсын засгийн эдийн засгийн хямралыг зохицуулж чадна гэдэгт бол эргэлзэж исэн гинэ. За энэ хүн цэргийн хүн. Тэгэхээр ер нь бол нэг юм эдийн засгийн хувьд бол Йорданы энэ хэцүү эдийн засгийг эмхэлж чадах болоо зохицуулж чадах болоо гэж эргэлзэж исэн. Харин Абдулла 2 дугаар Абдулла эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлээд за барууны бодлогыг дэмжсэн 94 оны Израиль Йорданы инх тайвны гэрээг дэмжиж за ингээд хичнээн хаан солигдсон ч гэсэн Америк нэгдсэн улсын зүгээс Персийн болонгийн Араби орнуудад өгдөг тусламжаа энэ одоо юуны 2 дугаар Абдулла хааны шийдвэрээс олж тусламжаа нэмэгдүүлсэн гэдэг. Тэгээд 99 оны 11 сард 2 дугаар Абдулла Америк, Израиль, Палестины эрх баригчдын хүсэлтээр Хамас бүлэглэлийн Йорданд их оролцоог нь шууд цэргийн хүчээр дарсан. Тэгээд Абдулла Хамасын 4 том удирдагчийг Йорданоос хөөж гаргаад за ингээд нөгөөдөл нь Катарт очиж суурьсан юм байна. Ингээд Хамас бүлэглэлийг Йорданд улс төрийн үйл ажиллагаа явуулахыг нь хориглоод нийслэл Аман хотод байсан офсыг нь хаацсан. Ингэжээж барууны зүгээс дээрээс нь Израилийн зүгээс одоо дэмжлэгтэй болсон. Тий. Тэгээ Америкийн зүгээс цэргийн дэмжлэгтэй болсон. Израилийн зүгээс бол Израиль Йорданыг одоо юу гэдэг бид нар танаа дээр ямар нэгэн юу террорист үйл ажиллагаа явуулахгүй танахтаа одоо инхийн гэрээ байгуулнаа гэсэн. Аавынхаа бодлогыг үргэлжлүүлж ийн гэдэг нь бас айгүй таатай байгаа даа тий. За тэгсэн чинь айгүй сонио. Йорданы аялал жуулчлал буурсан гинэ. За ялангуяа тэр нэг исламын шашинд жуулчид ирэхээ бүр болцсон. За. Тэгээд 2000 оны 6 дугаар сарын 23-нд Абдулла Грекийн арлуудад ийм гэр бүлийн хамт амарч исэн юм байна л та. Тэгсэн чинь үндэсний тавнуулын газрын дарга Абдулла Мухабарат гэдэг хүн түүн рүү залгаад одоо ингээ хаан руугаа ярьж штэ тий. Аль-Каида бүлгийнхэн түүний амь насанд халтгийг оролцсон тухай анхааруулж хэлсэн байгаа. Өөрөлдөх юм бол тэр өнөө үндэсний тагнуулын газрын дарагт нь халтгаж оролцсон. Тэгээ тэрийгэ хаандаа хэлж гин гэсэн үг штэ. Тэгээ тухайн болохоор Аль-Каида Абдулла болон түүний гэр бүлийн түрээсэлсэн юм дарвал завны доор тэсрэг бөмбөг суйрлуулах гэж оролдож исэн. Гэхдээ энэ бүтээг юм билий. За. За 2001 оны 9-р сарын 11-ний нөгөө нэг амар халдлага байгаа даа шүү дээ тийм ээ. За тий. Энэ халдлагыг 2 дугаар Абдулла хатуу зэмлэн бураашаж исэн юм байна. За тэгээд энэ ч угаасаа нөгөө нэг аавынхаа үзэл бодлыг өргөжлүүлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд Америктэй илүү ойрхон байх гэж хичээдэг. Яг үнэ. Тэгсэн хариуд нь Америк Йорданд цэргийн тусламж бас ингээд үзүүлээд энэ хоёр ч ингээд хөөрхөн очроо болоод яваа. За. Тэгээ 2002 онд Йорданы тагнуулын алба Ливан дахь Америк их Британий элчийн сайдын яамны эсрэг хорлон сүйдгийг террорист хувилдааны таслан зогсоосноо бас ингээд мэдэгдэжсэн юм байна. За. Ер нь бол айгүй дайггүй л удирдаад явцдаг хаан юм шиг шүү дээ. Тийм байна. Тэгээд юу яаж байгаа юм байна? 9-р сарын 11-ний нэг амар халдлагаас хойш Жорж Бушийн засаг захиргаа Ирак руу дайрахаар төлөвлөөд за ингэхдээ нөгөө мэдээж нөгөө Саддам Хусейн юу яаж байна? Үе олноор хөнөгцөв шиг эзэмшиж байна Саддамд. Тэгээ энийг нь одоо дарахгүй бол хүндрэлтэнд аюултай гэж шалтгаглаад Америкууд дайрсан тий. Ирак руу. Тэгэхэд энэ одоо юу гэдгийг шийдвэрийг нь 2 дугаар Абдулла эсэргүүцсэн юм байна. Хэдийгээр Америктэй одоо харилцсан илүү ойр дотны харилцаатай улс төрийн одоо цэргийн тусламж авдаг ч гэсэн Америкийн энэ Ирак руу дайрах бол энэ бол буруу гэж. Тэгээд Америкууд ингээд Иракийн дотоод асуудал хөндлөгөөс оролцох бол буруу штэ гэж буруутгасан юм байна лээ. Тэгээд Америкийн дэд ерөнхийлөгч тухайн үеийн Дик Чейни 2002 онд ойролт орнодод айлчлах үеэр 2 дугаар Абдулла Дик Чейни тандаад Иракт зохилт өгөх нь Ирак болон бүс нутгийн хувьд бүхэлдээ сүүлийн үр дагаварт хүргэнэ. Ойролт орнодын аюулгүй байдал, доктортой байдалд занал хийлнэ гэж анхааруулж исэн. За 2003 оны 3 сард Абдулла 2 дугаар Абдулла хаан цагаан ордонд очиж Жорж Буштай уулзахдаа Ирак руу довтлохоо одоо юу гэдэг юм татгалзаач ээ.
Та Ирак руу давтлахгүй байж болдгоо мó гэж ямар ч байсан саналаа бол хэлсэн. Би таны энэ шийдвэрийг бол дэмжихгүй байна. Бүс нутгийн гэдэг утгаараа бас жоохон нөгөө нэг аюулаа өөрийнхөө аюулыг жоохон тойруулах гэдэг тий. Тэгж бас санал хэлж ирсэн юм байлээ. Тэгээд өмнө нь 90 оны Персийн болонгийн дайны үеэр эцэг хаан Хүсейн энэ дайныг эсэргүүцээд Америкийг нэлээд шүүмжилсэн юм байна. Тийм Америкуудтай баг холбоотой маягийн одоо улс төрийн харилцаатай ирнэ. Тэгээд энэ нь Йорданыг Америк болон Арабын холбоотнуудаас нь нэлээд хөндөрүүлсэн. За тэгэн гута та нар одоо юу гэдэг ингэ нөгөө Персийн болонгийн дайн хийлээгээд Америкуудыг Йорданы хаан шүүмжилсэн чинь чи Саддам Хүсейний талд орлоо. Гэт нөгөө Америкууд нь хавчиж гадуурхсан байгаа юм. Тийм тэгээ ингэ Йорданд өгдөг тусламж хөрөнгө оруулалтуудаа бүр зогсоож исэн. Татаад эхэлсэн. Ийм түүхтэй 90 онд. Тэгээд энэ удаад бол Абдулла дахиад л манай бүс нутагт дайн хийхийг бивэл эсэргүүцэж байна. Америкууд Ирак дайн хийх эсэргүүцэж байна. Энэ ганц Иракийн асуудал ш манай бүс нутгийн асуудал болоод шүү дээ. Гэж хэлсэн. Тэгээд Бушийг бүр ятгах гэж үзсэн. Тэгтээ чадаагүй. Америкууд Ирак руу зэрэг оруулсан. Тий. Тэгээд юу хийсэн бэлээ? Америкийн газар агаар ангиллын патриот пуужингуудыг Ирактай хилэлдэг ийм бүс болох Йорданы цөлд байршуулахыг зөвшөөрсөн юм байна. Америкууд бол танаа Ирактай ойрхон байгаа цөлд ийм одоо юу гэдгийг пуужингууд байрлуулъя гэд тэрийг нь зөвшөөрсөн. Харин олон улсын эвслийн цэргүүд Йорданд хуарагнаж жагаад тэгээд Ирак руу давтлыг гэдэг дээр бол үгүй. Гадны цэрэг бол нутаг оронд нутагтаа бол гадны цэргүүдийг байлгахгүй. Тэр чинь бүр илүү аюул шүү дээ. Тий. За яг хуу пуужингаа бол байрлуулж болно. Ирак руу харуулах пуужингаа бол манай цөлд байрлуулж болно. Цэрэг бол оруулахгүй. Гэхдээ энэ чинь бол хаанаа л айгүй өвтэйхэн юм бэ те. Харин тий. Уг нь бол ингээд яг өөрийнхөө тэр нэг юм юг бодох юм бол Америкчууд зөвшөөрч мөр гэхдээ улс орноо бодох юм бол бас хэцүү. Тэгээд яг хэрэгтэй үедээ хэрэгтэй зүйлээрээ дуурч чаддаг, Жорж Буштэй иймэрхүү яриа хэлцээрд орж чаддаг гэхлээр бас дайчгүй л юм шиг санагдаад байна одоохондоо л. Тийм тэгээд яг уу яагаад ингэ нөгөө нэг Саддам Хүсейнийг одоо айгүйх одоо юу гэдэг Ирак руу бити дайраач гэдээсэй гэсэн сүүлд нь бас нэг одоо юу гэдэг мэдээлэл олдсон нь болохоор Йордан улс тухайн үеийн Иракийн одоо удирдах Саддам Хүсейний нөлөөгөөр Иракаас маш хямд газрын тус авдаг байсан нь илэрсэн гэж. Тийм учраас ашиг сонирхлын хувьд Иракийг өмгөөлөд исэн баха гэд. Тэгээ ер нь бол баг жилдээ $500 сая хэмнэлт гаргаж Иракаас юуны зах зээлийн өнөөс доогуур үнээр газрын тус авдаг байсан гэж бас юу байсан байт юм бэ? Тэгэж бас өмөрсөн байх талтай гэж үздэг тийм. За тэгсэн 2001 онд Йорданы бүх нийтийн сонгуул бослох ёстой байлаа л да. 1 онд. Тэгэд ингэсэн чинь бүс нутгийн улс төрийн докторгүй байдлын улмаас олоод хаан энэ нөгөө сонгуулаа хойшлуулж байгаа. Өөрөлдвөл эн чинь хажуухан талд нь ингээл датал зэрэг орж ирж мөрөөл хэцүү байгаа даа шүү дээ тий. Тэгээ энтэй холбоотойгоор сонгуулийг хойшлуулж байгаа. Тэгсэн Йорданы үндсэн хуульд зааснаар бол хаан сонгуулийг дээдл нь 2 жирлэлээр хойшлуулах хэрэгтэй байдаг гинэ. За тэгсэн чинь үүнийг болохоор тус улсын хамгийн том сөрөг хүчний нам болох нөгөө Исламын үйл ажиллагааны фронт маш ихээр сүмжилж байгаамаа. Абдулла хааныг ардчлалын үйл явцаас хаад учруулсан гэж буруутгах чинь өөрөлдвөл сонгуулийг хойшлуулахгүйгээр болгочих сөрөг хүчнийх нь ийм хүсэл байгаа даа шүү дээ тий. Гэтэл нөгөө нэг хаан ч мэдээж улс орноо бодно тэгээд иймэрхүү эвгүй байгаа учраас сонгуулийг хойшлуулъя гэдэг нь түүнийг шүүмжлэлд оруулж исэн гэсэн. За Абдулла сонгуулийн өмнө хааны зарлиг гаргаад тэгээ сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлтүүд оруулаад эмэгтэйчүүдэд парламентэд 6 суудлын квота олгосон юм байна. Эмэгтэйчүүд ч тийм ч одоо арабын тийм ээ. Тэгэхээр энэ бол ер нь Йорданы түүхэнд асар том дэвшил байсан гэж судлаачид үздэг юм байна. За 2005 оны 11-р сарын 9-нд Аман хотод болсон террорист халдлагын хариуцлагыг Ирак дахь Аль-Каида бүлэглэлийг үндэслэгч буюу Абу Мусаб аль-Заркави гэдэг ийм хүн өөртөө хүлээсэн гэж байгаа. Одоо нэг ийм амар л халдлага болсон байгаа да. Тэгсэн чинь энэ нь болохоор Йордан улсын түүхэнд одоо маш олон хүний амьд халдсан ийм халдлага болж таарж байна л да. Өөрөөр хэлбэл түүнийг одоо өнөөдөр ярьж байгаа нь Абдулла хааныг хаан ширээнд байх хугацаанд ийм амар зүйлүүд болоод байгаа гэсэн үг. Тэгээд энэ халдлагын тухайд бол нөгөө амиа золиослогчид 3 зочид буудлыг сонгож дэлбэлсэн байгаа. За нэг нь бүр залуу хосын хурмын ёслол болж таарсан байна. Тийм тэгээд яг энэ аимшиг халдлагын улмаас болоод 60 хүн амьурагдээд 115 хүн шархацсан. Тэгээ эн чинь бол хааны хувьд бол төр барьж байгаа хүний хувьд бол асар гонигтай мэдэн штэ. Тэгээд довтлооны өмнө аль-Заркави ирэх зүйл илүү харгас, илүү гашуун байх болно гэж Йордан улсыг бүр сүрдүүлж исэн байна. Өөрөөр хэлэх юм бол нэг талаас Америк нэгдсэн улс буюу барууныхан нөгөө талаас ингээд нөгөө нэм Ирак гэх мэтчил ийм улс орнуудад энэ хоёрын хооронд хавчигдчихад байгаа хадандах халууны зулцсан юм а та. Тийм байна тий. Яг уу юу хийж байгаа юм бэ? Йорданы хаан ингээд яг ийм хэцүү нөхцөл болсон.
Америк нэгдсэн улс тэргүүтээ барууны орнууд за Арабын холбооных нь Арабын одоо бусад улсууд нь Америкууд баруунийхантай нийлээд Арабын холбооных нь бас нийлээд чи Иракийн талд орлоо гэж буруутгаад байдаг. Йорданыг. Гэтэл эсрэгээрээ бүр нөгөө Иракууд нь болохоор чи бол барууны талд ордог штэ. Чи Америкийг дэмждэг те. Америкийн бодлогыг чи дэмжиж явдаг штэ. Чи Америк болоод барууныхныг дэмждэг гэд Иракууд нь буцаагаад түлхээд байдаг. Тий. Тэгээ нэг ийм сонир байдалд орцсон. Нөхөр бол ер нь бол аль болохоор л ингээ нэг хөшүүдтэйгээ инх тайвнаар л зэрэгцэн оршил гэж эвтэй нэртэй байж үзэх гээд байдаг. Тий. Ийм юм байна. Тэгээд юу яасан? Нөхөр яг ийм амар одоо юу гэдэг халдлага юу яачлаа Аль-Каидагийн тэр нэг ийм том толгойлогч бүр мэддэгтэй те энээс ч илүү хэцүү террорист халдлага болно шүү гэд ингээд юу яачингууд сүрдүүлчингууд нөхөр өөрөө одоо юу гэдэг тусгай хүчний командлагч цэргийн хүн байсан учраас шууд Абдулла Аль-Заркавыг зүгээр ингээд те ямар ч байсан энэ нөхрийг барьж даарна гэсэн байгаа. Тий энэ нөхрийг барьж даарна. Энэ одоо ингээд хааныг занал хийлж байна, улсыг занал хийлж байна гэд. Тий тэгээд 2006 онд Йорданы тагнуулын алба Аль-Заркавигийн байгаа газрыг олоод тэгээд Абдулла мэдээллийг нь Америкт өгсөн юм байна. Америк нэгдсэн улсад өөртөө биш. Америк нэгдсэн улсад өгөөд Америк нэгдсэн улсын агарын Америк нэгдсэн улсын цэргийн хүчнийхэн шууд Аль-Каидагийн тэр удирдахч байгаа газрыг нь шууд агаараас будаад тэгээд устгацсан. Тэгээ будаад устгацсан. Тэгсэн. Ингээд Йордан улс Израильтай инхийн гэрээ байгуулад харуул хамгаалтаа илүү чангатгсан. За ер нь энээс хойш бол харин Йорданд томоохон террорист халдлага бол гараагүй. Тий бас Орос улмын ерөнхийлөгч Владимир Путин 2007 оны 2 сард Йорданд айлчилсан юм байна. Тэгээд Оросууд тэр тухайн үедээ Сирийг дэмжиж санхүүжүүлдэг учраас Йорданыг бүс нутгийн хэмжээний тийм том тоглогч гэж үзээд тэгээд Израиль Палестины инхийн үйл явц за Ираны цөмийн хөтөлбөр Ирак дахь хүчирхийллийн Хитийн төлөвийн талаар Йордантай хэлэлцээр хийсэн. Тэгэхээр Йордан бол тухайн бүс нутагтаа бол бас нөлөөтэй улс байгааз. Тий. Ираны цөмийн хөтөлбөрийн тухай Оросууд Йорданчуудтай ярьсан гэж байгаа юм. Тий. Тэгээд Израиль Палестины инхийн үйл явцын тухай хаус Йордантай ярьсан байгаа байхгүй Оросууд. Тэгээд Йордан 3 улс ийм 3 хүчний дунд орчиж байгаа. Барууныхан Арабууд ингээд Оросууд. Тий. Тэгээ ер нь бол яг энэ Абдулла хаан бол өөрөө ер нь бол ямар нэгэн дайн тулаан хиймэргүй байна гэж айгүйх одоо юу гэдэг бүс нутагтаа амар тайван инх одоо юу гэдгийг зэрэгцэн оршмоор байна гэж үздэг. Тэгтэл бүс нутаг нь бол ер нь л дайны хөлд нэрвэгдээд байдаг. Ер нь нөгөө байршлаасаа болоод хэцүү юм те. Гэтэ яг ийм амар хэцүү байршил дээр байж байгаа газар нутгууд бол 47 жил аав нь тэгж яг дундыг баримталж хаан ширийн цуна гэдэг бас айгүй ур чадвар юм аа. Харин За Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болж энэ хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлнэ. Баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. За юу яж байгаа юм бэ? 5 дугаар сарын 8-наас 22-ыг дуустал барилгын материал 10-аас 50% хүртэл хямдрал зарлагдсан байгаа. Барилгачин юун дээр худлааны төв дээр. Тэгээ Улаанбаатар хотын төгжрөлгүй бүсэд тээврийн одоо ямар ч автомашины хязгаарлалт байхгүй. За ингээд нэг төр байршлаасаа болоод ийм таатаг бүс байд юм ба. Тэнд бол нөгөө нэг дугаараа хязгаарлалт байхгүй. Том тэрэг мөрөг чөлөөтэй явна. Тэгээ ингээд чинь гаднаа маш том одоо юу гэдгийг цогцолтой, сайн цогцолтой. Тэгэл том ачааны, том оврын ачааны машинч тэр, суудлын машинч тэр ямар ч асуудалгүйгээр хашаа руу н ороод барилгын материалаа машиндаа ачиж аваад ингээд гарах боломжтой. Энэ сте гой боломж. Тэгээ дээрэс нэмээд ер нь бол ингээд нөгөө нэг юм эмэгтэйчүүд айгүйх мэдэндээ яарч сандарч дэлгүүрэх хэсэг айгүй хэцүү байдаг. Заавал нэг юм мартдаг байхгүй юу? Яарч энийг ингэж гэж явж байгаа дахиад нэг юм мартчихдаг. Тэгэхээр ер нь бол хотын төвөр яг ингээд ийм том машин оруулахгүй тэгэл ингээд хэд дахин зөөхөр чинь амар олон ийм одоо эрсдэлж гэх юм уу өөртөө ачаа үрэх гээд байгаа. Тэгвэл ийм гоё боломж дээрээс нэмээд хямдрал зарласан байгаа гэдэг нь 10-аас 50% хямдрал гэдэг нь үнэхээр гоё санагдаж байгаа. Ер нь би лабашн барьж исэн ба шууд л барилгач явах юм байна гэхгүй юу? Ер нь бол ялангуяа энэ нэг баруун бүсийн одоо баруун 15 аймаг руу явдаг замд буюу Сонсголынгийн замд байгаа байхгүй. Тэгэхээр ингээ нөгөө юм баруун аймагаас ирж хотоос ингээ барилгын материал татдаг хүмүүс бол заавал ингээл Нарантуул руу ирээл эсвэл 100 айл руу ирээл төгжрөл рүү чихэж ороод ахгүйгээр одоо яг наашхнаа ирээл Сонсголонгоор эргээл тий ямар ч дугаар хязгаарлалтгүйгээр барилгын материалын ийм ном худалдааны төвөөс юмнуудаа ачиж аваад буцаад гараа авчихна. Тийм. Тэгээд бас нэг гоё зүйл нь болохоор эн чинь гэж байгаа 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 5000 гаруй нэр төрлийн барилгын материал нэг дор төвлөрсөн байдаг гээд тэгээд давхараараа төрөлжсөн байт юм лээ. Тэгэхээр ямар нэг юм мартна гэсэн асуудал байхгүй. Зүгээр тэр давхраас нь би тийм аавна, энэ давхраас нь ийм аавна гэх бүгднийг чеклэх боломжтой. Тэгээд байшингийн үндсэн хийцийн материал, дотор гадна засал чимэглэл, сантехник захилгаан, багаж тоног төхөөрөмж гэдэг ерөөсөө маш олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр ийшээгээ зорж очих юм бол биднэрт нэгдүгээрт цаг хугацаагаа хэмнэх нь байна, хоёрдугаарт зардлаа хэмнэх нь байна, тийм ээ хямдралтай байгаа гэдэг чинь. За юу яаж вэ?
Хаяг нь бол Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголон барилгын худалдааны төв гэж байгаа юм. Сонсголонгийн зам дагуу байлээ. За ажиллах цагийн хуваар нь 7 хоногийн 7 өдөр өглөө 10-аас орой 19 цаг хүртэл ажиллана. Амралтын өдөр хайдгүй юм уу? Тий, баггүй бүх өдөр ажилладаг юм байна. Тий, 100 аль чи хэд өдөр ч үл амарчдаг шүү дээ. Тэгээд яг тэр өдөр нь явж очиод хамаг ажиллаа төлөвлөсөн байж байгаа. Тэгээд хаалттай байна гэж болдог тий. Тий, 7 хоногийн 7 өдөр ажилладаг. За 77 66 22 77 гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. 77 66 22 77. За мөн нэг гар утас байна. 94 тэгтэг 11 71 гэсэн утсаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Ямар бараа байна гэж сонирхох юм бол барилгачин цэгийн мэн гэсэн вебсайт болон Facebook-ээс барилгачийн худалдааны төв гэх юм бол аль биесны хуудас гарч ирээд мэдээллийг тэндээс авах боломжтой. Баярлалаа манай нэвтрүүлэгтээ баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачийн худалдааны төв хамтран ажиллаа. За баярлалаа. Баярлалаа. За бид хоёр ингээд ямар ч бас нэг хамгийн хэцүү буюу хаданд авчруулагдсан халиуны цулцах шиг юм нэг хааны талаар ярьж байгаа. Йорданы хаан 2 дугаар Абдулла гэж хүний тухай. Тийм. За тэгсэн нөгөө нэг Америк нэгдсэн улс Ирак руу довтлсноос болоод дайн дажны хүлээс цугцсан 1 сая дөрвөгч Иракаас Йордан руу ороод ирж байгаа. Энд чинь бүр айгүй их тоош 1 сая дөрвөгч гэдэг чигийг гинтгэ. Гэхдээ Америк нэгдсэн улс энэ дэр бол яг Йорданыг шүмжилж байдгийн байна л да. Яаж 1 сая хүрдیں۔ Гүүштэй 800 мянга гэдэг. Тэгээд 1 сая ч байсан 800 мянга ч байсан энэ бол асар их тооштой 800 мянган дөрвөгч гэдэг чинь. Тэд нарыг байрлуулна, хооллож, ундлана. Тэгэхээр Йорданы эзэн засагт энэ бол асар том цохилт өгнө гэсэн үг байхгүй юу? Тэгээд 2003-аас 2007 онд бүтэн 5 жил энэ Иракийн дөрвөстийг бүүцсэн байгаа. Бүтэн 5 жилийн турш 800 мянган хүнийг хоолтой ундтай орон байртай ойлгосон гэсэн үг. Тэгээд 2007 онд Ирак руу ингээ буцааж эхэлсэн юм байна. За тэгсэн чинь болоогүй Арабын ертөнцид байгаа л амар зай үзнэ гэж юусоо байхгүй мэн энэ хэдүү болч айгүй хэцүү оршин тогтнонд юм а да. Йордан улс өөрөө Арабын хойг дээр Сауди Араб, Израиль, Палестин, Сири, Ирак улсуудтай хиллэж оршдог. Тэгсэн Ливантай шууд хиллэхгүй ч гэсэндээ Йорданы хилээс Ливан хүртлээ ерөөсөө 60 км-ийн зайтай байдаг гинэ. Тэгээ 2010 оны 12 дугаар сард Түнист хувьсгал гаргаад ерөнхийлөгчөө огцруулчлаа. За эндээс санаа авангуудаа Египтчүүд 2011 оны 1-р сард гудамжинд гарч ихсаад ерөнхийлөгчөө түлхээ дунд гаачлаа. За тэгс Арабын хавар гэдэг ингээд. Тэгсэн. За энэ үйл явдлыг Арабын хавар гэж нэрлэдэг юм билээ тийм ээ. Тэгсэн Йордан бас яаж зүгээр ахав дээ. Исламын аханд үс нийгэмлэг, зүүнний үзэлтнүүд, тэтгэврт гарсан арабын генералууд зэрэг юм сөрөг хүчний бүлэглүүд орон даяар эсэргүүцлээ илэрхийлж эхэлж байгаа. Тэгээ дотоодын ингэдэг юм эмх замбраагүй байдал газар авчиж байгаа байхгүй юу? Тийм учраас Абдулла хаан арга буюу ерөнхий сайд Самир Рафагийн засгийн газрыг огцруулад ард түмэндээ ардчилсан замаар явхаа амласан баг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол Йорданы хаант засаглал нь одоо Арабын хаврын энэ үеэр улс төрийн буулт хийсэн анхны Арабын дэглэм болж байна гэсэн үг л дээ. Бусад улс орнуудын энэ үнэ чагсаал цэгийн энэ бослогуудыг яаж дарж исэн гэхээр цэргийн хүчээр дараадсан. Тийм иргэний дайн болж исэн. Эсвэл нөгөө нэг буу нээж исэн, зэвсгээр дарж исэн гэх мэтчлэн. Тэгвэл Абдулла хаан харин яаж исэн гэхээр ард түмнийхээ өмнөөс цэрэг хөдөлгөөгүй ийм хаан юм байна. Тэгээд 2012 оны 12 дугаар сард Нүүбийн ерөнхий ассамблеийн санал хураалтаар Палестины эрх баригчдыг гишүүн бус ажиглагч улс болгон бүрдгэсний дараа Абдулла Арабын баруун эрэгт айлчилсан анхны төрийн тэргүүн болсон гинэ. Тэгээ Йордан улс 67 оноос Палестинтай хиллээд хилийн маргаангүй байдаг ч гэсэн үүнийг хоёр улсын шийдэл үндэсний дээд ашиг сонирхлын нэг хэсэг гэж үздэг гин. Тэгээд энэ баруун эрэг бол зөвхөн Израиль, Йордан хоёртой хилэлдэг Палестины ийм нутаг дэвсгэр юм байна л да. Тэгээ Йордан бол инхийг сахиад инх тайвнаар зэрэгцэн оршихыг хүсдэг. Палестинтэй дайсагнах ямар ч хүсэлгүй байдаг гэдгийг байнга илэрхийлдэг. Харин Израиль, Палестин хоёр бол байнга дайтдаг. Одоо ч гэсэн дайтчих. Тэгээд 13 оны 3 дугаар сард Абдулла хаан Джеффри Голдбергтэй хийсэн ярилцлаганд Атлантик сэтгүүлд юу байсан юм бэ? Исламын ахын дүүс гэдэг одоо бас зэвсэг хөдөлгөөн. Тэгээ ийм хөдөлгөөнийг масоны шашин шүтлэгтэй хоньны арьсны мөрсөн чоннууд гэж ер нь бол нөхөр хэлсэн юм байна онцолж. Тэгээд л үзэл бодлоо айгу чөлөөтэй хэлчихин тий. Египтийн огцорсон ерөнхийлөгч Мохаммед Мурсиг ямар ч ухаангүй хүн гэж бас хэлсэн байгаа юм. Туркийн ерөнхий сайд Режеп Тайп Эрдоганыг тухайд ерөнхий сайд одоогийн ерөнхийлөгч тий Эрдоган бол ерөөсөө арчлыг автобусанд суухал гэж үздэг нөхөрдөө гээл ингээл ингээд том улсын удирдагчдыг ингээд шууд ингээд цодлолоо янз бүрээр нь хилчдэг бас нэлээ ийм зоригтой гэмээр юм уу тий сонин нөхөр юм байна. Тэгээд ер нь Абдулла бол Америкийн дипломатууд өөрийн орны зарим овгийн удирдагчид гэр бүлийн гишүүдийг ч гэсэн нэлээ шүүмжилдэг. Ийм нөхөр юм байна. Түрүү нөгөө нэг энэ лайон голоос зураг харж хахад нэлээ намхан барийн нөхөр байсан да. Тэгсэн үү? Тий. Биеэр бол нэлээд жижиг юм билээ. Тэгвэл хил ам нь болтгол хүн байх нь гэхгүй юу. За тэгсэн Атлантик сэтгүүлд
2013 онд гарсан өөр нэг нийтлэл байна. За энэ нийтлэлд Абдуллаг засгийн газрын хэмжээний авилгын асуудалд анхаарлаа хандуулахыг зөвлөөд муу мухай бүхний өчиг хааны ордноос ихтэй гэж хэлсэн байх юм. Өөрөөр хэлбэл бас нэг юм юу байгаад байна шүү дээ. Хааны ордонд тэндээс нэг юм байгаа шүү гэдгийг илэрхийлээд байна гэсэн. За тэгсэн энэ нийтлэлд урьдсанаар болохоор Абдулла хаан болсныхоо дараа бусад овгийн газар нутгийг хууль бусаар эзэмшилтэд авсан гэж буруутгаж байна. За одоо нэг тийм сайн сайхан биш муухай юмнуудыг гаргаж ирж байна л та. Тэгээ 2013 онд хатан Раниагийн 43 насны төрсөдрийн тэмдэглэсэн юм байна. Тэгээ үдшилэг хийшт мэдээж тэгсэн чинь энэ үдшилэг нь хитрхи үрэлгэн болсон гэд бас бураашаасан байна. За ингээд 2011 оны Сирийн иргэний дайн, 2014 оны Иракийн төрийн эргэлт, 2020 он болон 2025 оны Дональд Трампын засаг захиргааны шахалт зэргээс Абдулла хаан Йорданыг буцалж буй цэг буюу дэлхийн хамгийн халуун цэг гэж өөрийнхөө улсыг нэрлсэн байт юм байна. Тэгэхээр бас хэцүү юм шиг сонирхолтой. Тий, ер нь нэрээ ингээд том гүрнүүдийн дунд тэгэл ингээл эвийг нь олох гол ядаад явж байгаа л ийм хаа юм байна тий. Уул нь их учиргүй одоо юу гэдэг зэрэг дай маань болоод идэггүй ч гэсэнтэй. Гог нь бол ингээд нэг хаана эвтэй найртай амьдрчул хэрэгтэй штэ уг нь. Тэгэд хэцүү ч юм аа. Болдгүй юм байл тий. За ингээд өнөөдөр бид Йорданы хаан 2 дугаар Абдуллагийн тухай ярьлаа. За манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ очир тагс хамтран ажилласан Meet Snack буюу Hello Mini Saliam, Hello Өхрийн махан Jerky-гээр хамтран ажиллаж байгаа. За мөн баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачийн худалдааны төв хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Сонсогч та өргөжлүүлээд 15 цагаас радио мэдээг уйлаа амсасараа 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээр иргэд болцъё. Баярлалаа мөгийнх. За баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3